Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Үшээ. За юу байцгаана? Нэрэ та нар байдаг лөө. Бүр мартсан байж. Гин санаад юу лээ? Гэт нэг кино ярьж өгөхөөр шийдлээ. За юу. Тэгэхээр энэ яадаг кино мэг гэхээр штэ. Нэг ийм. Йоо. Зац. Өөрсдөө үз. Наад нүдэрээ өөрсдөө үз. Заалах өөрчлөө. За ямар ч байсан 2023 онд гарсан нууцлаг зүйлс ихтэй зөвүүн хятад кино байгаа. Дардаг юм дараагүй харин зайлаарай. Ой биста. Би ханаад байгаа. Sorry guys. And the girls. Банк Брэндэн албан ёсны эрхтэйгээр Монголд хамгийн их сорилттой 25,000 болон 30,000 сорилттойгоор оруулж ирлээ. Хаанч байхгүй их сорилттой вейпийг хаанч байхгүй хямд үнээр та өөрт ойрхон байрлах хүнсний дэлгүүрүүд болон зах худалдааны төвөөс худалдаа авах боломжтой. Хошуугаа эргүүлээд 2 амтыг зэрэг мэдэр. Шинэ амт, шинэ мэдрэмж. Банк Вейп Монголиа. Энэ хошногын эрүүтэй эмэгтэй бол манай киноны гол дүр Чен гэж өмгөөлөгч эмэгтэй. 30 дараалсан ялгуулсан ялалтыг байгуулчихсан үнэн даам баг инфлюенсер болсон дагагч магагч нэгсээд л сонин сэтгүүл телевизээр нэг Чен өмгөөлөгчийн талаар мэдээ гаргастай. Энэ дампуу нөхөр бол Жин. Архины амралтаа бөгөөд цагдаагийн ажилтан. Архиа гударч яваад цүнх шүүрдэг этгээдийг хөөж тууж байгаа л барьж авахдаа жоохон балмад харьцчихсан чинь нөгөөх нь өвдөгний нүдэнд бүлж хагаад байхгүй. Дарга нь уурлаад гэмт хэрэгтэн ч гэсэн хүн Жин гэж балмад ажилтгаа бол чамаг гэрн төр ажлаас чинь төтгөл зүйлнэ. Гэхэд манай хүн дарга таны хахуулын талаар намайг хэлчихнэ гэж айхгүй байна уу аймаа гэж пэдэж жоод бүр ажилгүй болоо шаач. Манай өмгөөлөгч Чен амжилттай байдгийн хажуугаар баг гэртээ орж тухтайд сарж амждаггүй тийм завгүй юм ихтэй. Охин нь таас арай тэндүү ажилтаамаа намаагч тоохгүй манай сургуулийнхан намайг ээжгүүл гэхий маргааш эзэг гэхийн бөөхөн оролдоонтой та бодвол ирэхгүй л үз гэж гомдлон мань Чен за тэгвэл тэднэрт ямар мундаг ээжтэйг нь очиод батлаа төгөөл дөө. Энтергээд нэг юм охиныхоо сургууль дээр хошногын эрүүгээ харуулж гэгэн дөрөө үзүүлэхээр болж байгаа юм. Нөгөө чагрын цагдаа бол Чен өмгөөлөгчийн хар багын шороо мод чулуу цугтаа идэж өссөн найз нь. Өмгөөлөгч найзынхаа ажил дээр ирж гисэн хандаа. Манийга энэ удаа л аргалаад өгчлөө. Мань ямар цагдаагаас өөр ажил хийж чадах вштэй. Please enter гэж гуйж гарна да. Ченч. Яа чихтэй арай балаа хэвээр юу яа. Хүний өвдөг цуурдл нөшгөлөд тахтай яадаг юм бэ? Одоо завгүй байна. Охины сургууль руу явах хэрэгтэй байна. Гэт охиныхоо сургуулийн бөөхө тэмцээнд оролцохоор явна. Тэмцээн ч эхэллээ. Ээж охин хоёр бөөхө тэмцээний жаахан аргуу эхлүүлсэн ч ээж нь Усан Болтын хэд төлбөр юм хаашаа захилж яваа гөрөөс лугаа идэл цойлон-цойлсоор нэгдүгээр байрт ороод додгор царайтай юм малидлаа инегээд охиноо хэл байдаг. Яав гэд ийш тийш баахан харуулсан ч бүр таг. Утас руу залгаад холбогдохгүй GPS-тэй цагных нь байршлаар хайгаад очтол цаг нь газар мултраад унчихсан охин овсоо. За тэгэл цагдаад гомдол гаргаж тэр авийн камер шүүтэл нэг нөхөр зүгээр нэг шуудатай зүйл аваад явж байгаа мэт охиныг нь мөрлөө талиж одсон байхын тэртэй. Мөрдөгч нар ч өөр ямар ч уулмар алга гэхдээ бид хичээн мичээн гэж улиг болсон бүтлгүү үгсээ хэлнэ. Гэрт нь байрлаж ажиллаж байснаа гентэл дэлгүүрт буудалцаан гарсан бай. Алив тийшээ явахгүй л болохгүй гэдэг бүтлгүү цагдаа нар нь орхиод явахдаа зэрэгцээд гэрийнхнүүдэнд хайрцаг дотор утас охиных нь хүлээстэй зураг ирсэн байдаг юм. Сэжигтэй идэхэд яраас гүгээд очтол мотоциклийн хар касктай нөхөр зогсож байх бөгөөд шатаар доош пэжгэнж очоод бариад авъя гэж санам бажигдаж байтал сая авчирч өгдөг утсанд дуудлагж хоош эргүү хүүхэн минь битгий дагаад бай. Охин ч надад байгаа. Гэхэд мөнгөгүй хэд хэрэгтэй охиныг бэл тавиад явуулчихгүй чи. Гэхэд нөгөө касктай нөхөр энэ хорвоод мөнгөнөөс илүү зөөлвөл шудраг ёс. Шүүх шудраг бүс үлийн эсрэг байх ёстой. Энтэр гэж хачаа ачи юм ярьж байснаа Чен өмгөөлөгч анхан шатны шүүхээс цаазын ял авсан Даниэл гэж дурак байгаа. Та тэрний хэрэг дээр ажиллан 2 дахь шүүх хурлаас өмнө хэргийг хэрэгсэхгүй болгож суллуул. Хэрв Даниэл өгөхвөл охин чинь ч өгөх болно. Гэд сурдуулснээр манай хүн арга буюу зөвшөөрч уг хэрэг дээр ажиллахаар болж байгаа юм.
Бас болоогүй. Цагдаа магдагаар явж маваа төвл охин ч л муу юм болно доо. Ажиглаж байгаа шүү. Гэснээр Чен өмгөөлөгч ганцаараа уг хэргийн учрыг олох хүндхэн даалгавартай нүүр тулгарч байгаа юм. Манчанч яана манай охиныг экс нөхрийн маань хадмууд хиллгүй авцсан байж ёстой sorry гэж цагдаа нарт гомдол саналгүй гэдгээ хэлэн ажил дээр орон цагаар суун Даниэл гэгч холбогдсон хэргийг судалж эхэлнэ. Хэргийн талаар гэвэл залуухан оюутан охин онц хэрцгийгээр амнасаа алдсан бөгөөд амь хохирогчийн цогцсыг хээр аваж булсан байхад нь цагдаа нар олсон байдаг. Соошлоор нэг оюутан охиныг бие үнэлдэг байсан хар тамхин донтогч энэ тэргээл яг манайхан шиг ямар ч баримт нотлогоогүй баахан сэвэн. За тэгээд тэр Даниэл гэгч ямар учиртай этгээд байна гэхээр хохирогч эмэгтэй тэжээвэр нохоо гэрт нь ирж амтны дэлгүүртээ авчирч ус цасанд оруулж өнгө зүсийг нэмээд буцааж хүргэж өгдөг үйлчилгээ үзүүлдэг нөхөр. Эргийн газраас уг нөхрийн гар хурууны хээ олдсон учраас шүүхээс хөөе энэ алдсан байна гэд шууд цааз ялганоолсон байдаг. Нилээн ярвигтай хэрэг болох нь эхнээсээ тодорхой болж байх шиг байна. Чен өмгөөлөгч аллагад буруутгагдаад байгаа Даниэл гэгчтэр очин юу болсноо үнэн зөвөр нь өжгөхэд манер би нохоог нь авах гэж тэдний очтол хаалга онгорхоо байсан. Ямар нэгэн болсон болов гэж шаагаад орт хамаг юм ондуу сондуу хулгайж орж гэж бодоод цааш алхаж байтал талийг цоос нүшэндээ удгалжчихсан эвдэж байсан. Би бүр шоконд ороод байж байтал унтлын өрөөнд хүн хөдлөхийг хараад айсандаа чацаг харавхаа шахан зүгтсэн. Тэрүүгээр дүүрэн миний хөл гарын хээ байгаа болохоор цагдаад хэлээд надад итгэхгүй гэж цагдаад мэддэг юм. Чэмгөлөгч. Би тэрийг алаагүй. Гэсээр уулзалтын цаг дуусч байгаа юм. Чен өмгөөлөгч багын найз Жагри цагдаа найзгаа гуйн энэ хэрэг дээр хамтраад өгөөч гэх болно. Морогт очин бурхан болооч эмэгтэй цогцтой танилцсан задлангийн эмчээс ямар мессер ийм шарах үүссэн байх боломжтой вэ гэхэд сэлбэрийн нарийн хутгаар шаас юм шиг байгаа юм да. Наад бие дээр хөхрөлт нь бол өмнө байсан юм байлээ. Бас мансууруулах юм хэрэгэлсэн байсан. Гэхдээ донтогч бол биш. Тэр өдөр л хэрэгэлсэн байх гэж байгаа юм. Гол нь цогцыг тэндээс зөөрлөж биеийг нь тухтаа гэгчин сайхан спиртээр арьц цэвэрлээд дараа нь хөдөө тал дээр аваачаад булсан байдаг. Манай хоёрч түлхүүр тааруулж гэрт нь орж энэ тэнгис ноцолдоод тэгж шаагаад тэгээ талигч өгсөн байх энэ төр гэж худлаа онон баахан таамаг дэвшүүлж цагдаа найз нь Даниэл алсан тодорхой өөр юм байх вэ гэдэгч Чен бол энд итгэхгүй өөр хүн байсан гэсээр л байх болно. Маргааш нь охины оршуулгын ёслуулж ээж нь чаваас их л ой гашууд автаж дотор нь урагдаж байгаа тодорхой. Манай хоёр чулгааш нохоо шиг алсаас ажиглаж байгаад ангийнх нь хүүхэд гээд нэг хүүтэй уулзахад хэрэг гарах өдөр гэрийнх нь гадаа байсан гих бөгөөд биста би ч охин эрт очсон бол тэр хөхгүй л охиос энэ төр гэж гусан нүдэлж ер нь талигч хэдэн 7 хоног маш их эморалтай байсан. Уцаач авахгүй гонигтай царайлж ажилдаа ч ирэхээ байсан. Зүгээр эсхийг мэдэх саатаа очив. Тэгээд уцаа авахгүй хахаар цац зайл хийдөө хоны бодоод гарч явтал машин нэрж яваг харсан. Гараа тартал тэр биш хүзүүндээ альчуур зүсийн эрэхтэй хүн машиныг унжсан явж байсан. Харахгүй байсан болохоор царай зүсийг хараагүй. Тэр Даниэл гэж новшлууц гэх болно. Амтны дэлгүүр эзнээс асуухад Даниэл альчуур энэ төр зөөдгөө штэ. Гэндэ 3 дахь шитгэд яалтчгүй байгаа л байгаа юм да тэ. Та нар ч бас тэгж бодож эхэлж байгаа сте. Жагрийн найз бол Даниэлийг алсаа батаараа шаасан наадах чинь гэж боддогч чэнэмгөлөгчүүл 3 дахь шитгэд байсан л гэж хардж байгаа. Хулгаагаар гэрт нь ороход баахан задлаагүй бэлгнүүд байсан бөгөөд хүсэг байхад нь бэлэг өгсөн бас маш их гонигтай байдаг болсон. Мөн бие дээр хөхрөлтүүд гээд хүчирхийл дунд байдаг байсан байж магадгүй. Тэр хүзүүндээ альчууртай нөхөр найз залуу байхаас гарцаагүй гэнэ. Тэгснэл альчууртай залуугийн унж явсан охины машиныг олж явах хэрэгтэй гэж сэтгүүлчийн дүрээр бурхан болоочийн ээжтэй уулзахаар явна да. Ээжинд нь очиод альбомыг нь үзэж угаад машинтайгаа хуусан зургийг олж нууцаар гялс утсаараа дарж Жагри анд руугаа явуулж энэ машиныг олох хэрэгтэй гин. Ээж нь чаваас миний охин үнэхэр сэргэлэн цаваа мэрэгжилтэд дуртай хүн байсан юм. Энэ тэмдэглэлийн дэвтрийг хартаа хагас бүтэн сангуу урлангуудаар явж ажиллах гээд бүх зүйлээ тэмдэглэсэн байхад ямар ацаараа би үнэлэхвдэ охин минь. Охин алдаа шалж байхад олон нийтийн сүлжээгээр нэмж дормжилж булчлаад над дэндүү хэцүү байна гэх болно. Ямар хэлэг байх вэ ч та. Чэнч та ер нь Даниэлээс өөр хүн алсан гэж огт бодохгүй байгаа юу? Гэхэд би тэр хүнийг хараад шууд охиныг минь алсан хүн байна гэж зүүн совиндаа мэдэрсэн энэ төр гээд зүүн бэлгийн тулаанч байсан юм уу гэмээр зүйл ярина да. Тэгснэ миний охин амьд ахуйда энэ Евг захиалсан гэд хайр цэгтэй Евгээс нэгийг өгнө.
Жагри цагдаач энэ хотоо нөхөлчихсэн. Танилтал ихтэй учир нөгөө машиныг нь ол хэмээн бас нэг буруу гарын этгээдийг үүрэгдчихэд сайхан уугээд байж байтал Чен өмгөөлөх залгаад ажил дээр газ хүрээдрээ гэдгийг. Шаагаал очтол талигач жиргэн дээр 800 орчим дагагчтай юм байна. Тэд нарыг нэг нэгэнгүй шалгаж сталкер шаяр гэх болно. За тэгээ шүнжин сууж нэг нэгээр нь сталктаж байтал үгсэн хүний араас хүмүүс постоор нь бозор булаа жингэр гिचиг нь битүү хараасан байдаг. Жагрич шантарц ёо яст олдохгүй юм шүү гэж байтал Чен өмгөөлөгч галвч гуцалгүй хурчээр тэнийг хардаа гэд очиод хартал энэ аккаунт талигчийн постууд дээр их лайк дарддаг юм байна гэд профайл зургийг харахад талигчийн жиргэнд оруулсан зурагтай нь яг адил орчинд нэг цаг үед авсан мэт зурагтай байх бөгөөд талигчийн зургийг томруулаад хартал шилэнд нь нөгөө альчуур хүзүүгээрээ оруулсан залуугийн тусгал харагдах нь тэр. Бинго. Заяотаач альчууртай этгээдийг олж авах мэдээллийг нь олоход Жими Ахмад гихч байх бөгөөд ойрын 1 жил хэлээр орж ирээгүй л гэж байна. Картын гүйлгээ даан гадаад тийсэн гүйлгээ. Арайг цэжүр боллоо гэтэл дахиад мухардаа шаачл. Арга мухарцсан хоёр яах учраа олохгүй Ченид ирчихсэн Жагрийн найз нь шаардахтаа хийдэг по шөлөө хийгээл танаа өхөнч томрох тусмаа чамтай бүр адилхан болоод байх юм аа. Хош нэрэ та хоёрын нөгөө бөөхө тэмцээ тэр юу болсон бэ? Төрүүлсэн үү? Медаль явгаалга магалах хийхгүй мó да. Гэхийг сонсоод Чен өөрөө ирэхгүй нулимсан нүдний аягаараа бялхан байтал удсан дугурч 0 руугаа гүйж ороод утсаар ярьтал. Нөгөө барьцаал гэж баста. Өөш энэ охины чи биеэр юм хумдуураад унлаа штэ. Юуны харшилтай бэ? Гэхэд загсны мах идэж чаддгүй ма. Хэрвээ идсэн бол наа чи маш аюултай харшил шүү. Алив хайгааг би им та явуул. Гэхэд нөгөөх нь хүчийч тоглоод байгаа маа. Барьцаал дутаггүй болох гэж шагаад ах юм. Гэхэд ямар баасаараа чамтай тоглож юм бэ? Би аль хэдийн сөжүүр болсон байгаа. Охиныг амьд байх хэрэгтэй. Хэргийг асуудалгүй шийднэ. Гэтэл барьцаалагч итгэхэд бас хүн чанартай. За яг уу ганцаар ирээрээ намайг хуурна гэж байхгүй шүү. Гэх болно. Жагрын найз чаваас юу ч мэдэхгүй охиныг ээжинд л байгаа гэж бодож байсан байгаа байхгүй юу? Хүн амьтанд хэлбэл охиныг чинь цааш нь харуулна гэдсэн болохоор л тэр. За тэгэл хар урдаараа хэлсэн газарт нь давхиад очтол нэг амар том басар. Гэхдээ хар өнгөтэй. Боорголж хутсаар л өгтөн да. Касктай ирж наад им тариага нохооны халаасанд хийгээд уяаг нь сул гэх болно. Хэлснээр нь хийгээл нохооны араас гүйж байгаад баг тунгаар танил шүү. Хэтрүүлчвэ чи гэснэ. Би охиноо хармаар байна. Охиноо амьд гэдгийг мэдчихвэж би хэрэг дээр ажиллана гэж шалсан нөгөөхөнч. За яах вэ? Гэт охиныг харуултал охин ээж хоёр нэг л лүгэ майлдан гүйж касктай ирж энэ бүхнийг хараа зогсож байна гэж юу ахвэ. Охиныг нараас нь гүйн тэрвч аваад буцаад явж байтал хажуунаас нь шанаа орж ирээд хэмбэ юу вэ гэтэл яа манай Жагри анд ирсэн. Тэнд кино хийж байхад ирдэ. Яг каскын нэг л харах гэтэл ганцхан шүгэлтэл басар хар хурдаараа гүйж ирэн Жагри руу дайрна. Тэр зур барьцаалагчээр охиныг аван нохоогоо шүгэлдэж дуудаад арилаад алга болно. Барьцаалагч ирж Чен лүү залга гүчич ямар найдваргүйс тав. Ганцаар ирнэ гэсэн яасан. Гэхэд би энийг дагуулж ирээгүй. Би юу гэж охиноо эрсдэлд оруулж явах юм. Гэхэд охиныхоо амьнасыг дахиж эрсдэлд оруулах зүйл бидхий хийгээрэй. Чен Жагри хоёр ч тэнд муудалцаж над хэлэхгүй яасан. Тэгсэн бол арай өөр байх байсан юм штэ гэж Жагриг хэлэхэд Чен чи энэ тэрчмийн охины амьнасыг эрсдэлд оруулсан. Арих гудрахаас өөр ич шидгүй хүнд ч хэрэггүй амтан гэж хөөрхийн найзгаа хайр найргүй хэлнэ. Өөрхий уг нь харуулсанд толгоогоо мэдүүлсэн ч охиныг энэ нөхөр л аав шиг нь хайрлж ирсэн шүү дээ. Гэхдээ энэ хоёр удахгүй эвлэрч юм дөө. Яаж гэж юу? Мэдээж эрэхтэй л буулт хийсэн байж таарна шүү дээ. Хоёр дахь шүүх хурал болох гэд байдаг. Манай хоёр ч өөр цагтаа сэргийлэхэд хэлж болохгүй гэсэн болохоор өөрсдөө л бүхнийг олж мэдэж мөрдөгч болохоос өөр сонголтгүй өдөр шөнөгүй судалгаа хийнэ. Охины оршуулгын үеэрх бичлэгээс нэтээс олоод үзэж байтал тэр дунд нэг альчууртай ста мэгсцэн зогсож шүү. За энэ ч бит хоёрын бодсноос төвөгтэй хэрэг болж таарлаа да. Гэд гартаа зүүсэн баарны такс шиг юмыг томруулаад хартал асрамжийн газрын өвчтөн болж таарна. Йоо. Хилээр орж гараагүй гэд байсан бүгд худлаа уртжил таарч явах шиг нэ. Цац. Окей. Цаашаа үргэлжлүүлцгээе. Одоо сонирхолтой болж эхэлж байх ч вэ. Манай хоёр асрагчийн дүр товарч асрамжийн газрын галын тохиоллыг хуурамчаар ажиллуулж баахан өмнө саман тэгдэж байх зур альчууртай энийн хэвтдэг балаадыг олон очтол яалтчгүй хүзүүндээ альчуур зүүссэн залуу сууж байна та. Чи 8 дугаар сарын 1-нд тэрнтэй байсан биз дээ. Тэр ороо яг юу болсон?
Гэхэд манер мансууруулах бодис талигч дуулгаад хоёулаа манаралт авцсан байж байсан бөгөөд нэг сэргэд харахад цусан тунц ирсэн гин. Жагрын мөрдөгч хэлц дээр очин мөрдөх хэрэгтэй болж аваад буцаад асрамжийн газар тэрээд өрөөг нь нээлгээд ортол хэнч байхгүй. Тэгсэн асрамжийн газрын дарга манай тийм юм байхгүй шүү дээ. Хоролт хоос бүх үст. Энэ тэргээд нэлээд зохион байгуулалтаа том зүйл болох нь тодорхой болно. Жагрич ухаж дөнгөсөөр альчууртай залуугийн мэдээллийг олж авдаг бөгөөд тэгсэн яасан гэж тэр орон гарамстан хотын ерөнхий прокурорын төрсөн хүүн гих за бас аль хэдийн өөр газар руу шилжүүлэгдсэн байх нь тэр. За ингээд манай хоёр нэлээд том авраг загастай тулах гэж бяцхан нэманууд гэдгээ ойлгож авч байгаа юм. Ерөнхий прокурор хүүгээ энэ хэрэгээс аврах гэж гэмгүү залуугаар туг тавих гээд байна уу? Яах гээд байна? За мэдгүй байна. Цаашаа үццгээе. Чанга өмгөөлөгч хэцүү зүйлтэй нүүр тулснаа ойлгон заавал энэ хэрэг дээр ялах хэрэгтэй. Охиноо аврах ёстой энэ тэргээд Жагрийн найзтайгаа яриад явж байдлыг эрийнхнүүдэнд томоо чимдээ үлдээсэн. Манай хоёрч палгайл очоод аажуухан нэгэд тартал зүгээр хүүхэлдэ. Яа. Тэгснэ тэнд нэг бичиг байх бөгөөд түүн дээр нь маргааш ялагдвал охин чинь энэний оронд хэвдэж байх болно шүү гэсэн байдгийг. Энэ хооронд Жагригийн үргэлжсэн гэмт итгээд охины машиныг оллоо гэх бөгөөд очиад үзтэл нөгөө машин юучгүй шатаад нүүрс болцсон. Нохой долоомор гэжтэй. Энэ сэгээс юу ч олж мэдж чадахгүй гэж байтал дүрс солигдож талигч бүсгүй бүлүүлж буй хэсэг дээр хутгалж буй хүн нь нөгөө Жагрийг шааж байдаг юм да. Юу болоод байна гэтэл манай хоёр л гэрт нь очсон дуурайж төсөөлж байх нь тэр. Хэрэг болсон процессыг л таамаглаад байгаа хүн юм уу да. Тэгэл тэнд байх нэг тал нь альчээсэн баримлыг барьж аваад доош нь унгаад хагалтал дотроос нь аллагын зэвсэг гарч ирж манай хоёрын магнатинийн шин нотлох баримттай болцсон Мишель цацруулан явж байтал хажуунаас нь хар альфаард орж ирээл дэлб байхгүй. Үл таних этгээдүүдэд барьцаалагдж орхино. Үгүй үл таних ч гэжтэй нөгөө ерөнхий прокурор сүлдээ цагаандаа гарч манай хоёрыг өөрийн биеэр барьж авч байгаа тэр. Паахан хүмүүсээр Жагрыг нүдүүлээл олсон баримтаа өг мөг гээд сүүлд арай ч ухаанаа уралдуулан байж олж авсан аллагын зэвсгийг нэгхэн. Найзгаа нүдэн дээр алуултаа биш. Нуусан газраа зааж өгтөл хэрэгтэй холбоотой цуглуулсан бүх материалыг нь савнд хийж бензин асгаа шатаагаа жийж. Та ч одоо ямар ацаа хийгээд байгаа бэ? Яагаад ингэж байгаа юм? Алуурчныг нуун дарагдуулах чинь прокурор хүний ёс зүйд нээцгүй тэр гээл. Гэтэл прокурор биш. Аав хүний үүрэг айл биелүүлж яваа нэг эцэг штэ би. Тэргээд энэ одоо юу вэ? Хэрэг явдлаа яг юу болсон гэхээр альчууртай залуу эмэгтэй хөнөөгд машиных нь ард ачаад прокурор аав дээрээ ирснээр аав нь хэргийг нуун дарагдуулж гэмзэмгүй нохойн дэлгүүрийн залууг хэрэг тохож орхисон тэр байгаа юм. Уулмөр баллах, машиныг устгах, охины бие дээр хурууны ихийг арилгах, охиныг булах гэд бүхий л бузар ажлыг цагдаагийн даргуулан ерөнхий прокурор аав нь хамтран үйлдсэн байдаг. Тэгснээл та уг нь сайн өрсөлдөгчлөлт. Гэхдээ надтай энэ ч өрсөлддөггүй юм. Гэт нөгөө хоёрыг чинь машинд хийж хүлээд машинтай цуг шатаах гэд бензин асгаад гал тавьж орхино. Дэлб өсөрчихгүй тулд нөгөө хоёрч баахан тэмцэлдэж Жагрийн залуу ингэртэй байх түлхүүрийг чэйнээр тайлуулаад хүлээсээ тайлаад мултрах гэтэл байхгүй. Барьж авч чадлагүй алдаад машин дэлб. Маргааш нь ч болж хоёр дахь шүүх хурлыг эхлэн чэн өмгөөлөгч байдаггүй. Ерөнхий прокурорч масагаал сууж байтал чэн өмгөөлөгч шаагаал ороод ирдэг юм да. Сүнс чөтгөр нүү ихэр нүү гэтэл гүй өөрөө гэгээн дүрээр заларсан байдаг. Яаж гэтэл Жагри мань хоёр ноцолцсоор байгаа түлхүүрээ олж авч хүлээсээ тайлаад дэлбэр хийх өмнө машинаас гарч чадсан байгаа юм. Гэхдээ кино л доо тэгэл юу гэж өгөхөвдөө байсан. За тэгэл шүүх хурлыгсэн нөгөө талаас мэдээж Даниэлийг алсан гэх бүх нотолгоо гаргаж ирж анхан шатны шүүхээс өгсөн ялыг хэвээрүүлдэх нь зөв гин. Чэн өмгөөлөгч Даниэл алсан байж магадгүй. Гэхдээ аллагын зэвсэг олдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг шууд буруутан гэж үзэх нь учир дутагдaltaй. Гэт баахан өмнө уулзсан хүмүүсээ авчирч гэрчийн мэдүүлэг аван ер нь л байдал нэлээд эвгүйтэд сүүлдээ цаазын ял сонссон хөөрхий Даниэлийг гэрчээр дуудан нөгөөхөнч би халаагүй намайг ороход тийм байсан лабла гэл. Уйлан дуграал нэг юм давтаал нэг тийм точиг те. Хөөрхий үнэхээр л алааг өмчөдөд ихэж явт. Эсрэг талч 3 дахь шитгэхэд байсан үгүй талаарх нотлогоо байхгүй л ингэж уянгалаад ямар ч хэрэггүй энэ төр гэх болно. Энэ хооронд Жагрийн найз нь альчууртай залууг олж ирэх санаатай цагдаагийн дарагтаа баахан үзэж тарнуу. Энэ нөхрийг шүүхтээр авчиж мэдүүлэг авах санаатай байсан ч ноцолцсоор байтал шүүх шийдвэрийг гаргахтаа зэрэгцэн чирж гулдарсаар оруулж ирнэ.
За ерөнхий прокурорч Пестага уншин бараагааст. Нөгөө хагас галзуу хүнч гэрчийн суудал залран байтал Чен өмгөөлөгч чи хайртай гिचээд яхаараа найз охиноо ийм болгодог юм. Чамд хайргүй байсан болохоор өөрөөсөө холдуулахгүй гэж хүчээр им тав уулгаж хяндаг байсан биз дээ. Тэгэхэд бүр болохгүй болохоор эцсийн эцэд хороосон биз дээ чи. Энтэр гээл ойрлж чарлж гарна. Энийг харсан шүүгч за энэ арай дэнднэ өста гэж бодсон уу яасан. Хой наа дуугаа идэх юм. Дахиж юм байдал үүсгвэл шүүх тахмыг хөндлөг гэж үзэх хөөж гаргана шүү. Чэнж дуугаа намсхан сүүлийн асуулт. Чи найз охиноо алсан уугүй юу? Алив хэлээдэх. Гэхэд нөгөө хагас галзуус тач би мэдэхгүй би санахгүй нэг сэрэгтэл бөөн цуснаж болсон байсан. Би санаатаа тэгээгүй. Энтэр гэж танхимд цугласан хүмүүс ч пүү паа болцгоно. Аавд сандарч гараал асрамжийн газрын эмч гих сэвтэ улгаачиг гэрчээр оролцуулан хүүхдээ шизофрентой ер нь хагас галзуу зүүд амьдралаа ялгаж салгах чадваргүй таныг өстаа гэж хэлүүлэн шүүгч альчууртай залуугийн мэдүүлгийг төтгөлзүүлж байгаа юм. За ингээд сүрлэдэ гэж байтал Чен өмгөөлөгч дахиад нэг хүнийг гэрчээр дуудмаар байна. Гэснэ альчууртай хагас галзуугийн аав ерөнхий прокурорыг дуудаж орхино. Нөгөөхөш дуртай дургу босч ирэн эргэн хүнийхээ үүргээ биелүүлнэ гэж шалчханж очоод гэрчийн суудал дээр суухтан та хүүгийнхээ хэлээр орж гарсан энэ түүхийг харж байсан бол гин. Нөгөөхөж тий би энийг хууль бусаар үйлдсэн үнэ гадагшаа явуул сэтгцийн асуудлыг нэмшлүүлэх гэж л тэр. Хурамчаар энийг үйлдсэн хүмүүсээ санаа зовсон доол тэр би энэ зүйлийнхээ хариуцлагыг л хүлээнэ гэх болно. Шүүгч наад хоёрыг аав хүү байна уу? Ачхөө өвөө байна уу? Энэ хэрэгт ямар ч падгүй. Олигтойхон баримт нотлогоо байхгүй бол хэрэгэ бошоо шийдий. Гэхэд Чен энийг хангалттай баримт нотлогоо мөн эсхийг мэдэхгүй л байна л да. Гэхдээ юу ч гэсэн үзье. Гэснэ нөгөө барьцаалагдаж байх үеийнхээ бичлэгийг тавиа шаач. Бүх хүмүүс шок. Бичлэгдэр прокурорч миний хүү эм хэргэлцэн ухаан санаа нь орж гараад юу ч санахгүй байх үед ашгүй Даниэл гэж маанаг гарч ирж миний хүү өглөөс мултарсан. Аль тэр сүүлийн нотлох баримтыг аваад ир гэх ярианд бичигдсэн байгаа юм. Яаж энэ үед бичлэг хийж амжсан бэ гэж юу? За ингэсэн. За тэгэл бүх булааг нь дэлгэж хаяад шүүгч та анхан шатны шүүхийн шийдвэрээ эргэж харна уу? Миний үйлчлүүлэгч хэрэгт хамааралгүй байх магадлал маш өндөр байна л гин. Шүүгч хохирогч талын өмгөөлөгчөөс танаа тал гаргасан гомдлоо хэвээр үлдээх үү? Гэхэд эсрэг талын өмгөөлөгч бас ч гэж хүн чанартай. Манай тал өргөдлөө буцаан татах шийдвэр гаргалаа. Гэснээр цаазын ял аваад байсан Даниэл суллагдаж Чен өмгөөлөгч нэг юм охиноо аварч байх шиг байгаа юм да. Тэгэд яг шийдвэр гарахын өмнө би одоо өмгөөлөгчийн зүгээс биш ээж хүний зүгээс нэг зүйл хэлэх гэсэн юм. Гэснэ тэр бол сошиалор шуурч байгаа шиг бие үнэлэгч хар тамхинд дондогч байгаагүй. Бид нас барсан хүнийг өгсөн хойноч дахин өхүүлсэн. Тэр бол энгийн л нэг гэрэлтэй ирээдүй бүхий ээж сайн охин байсан юм. Энтэр гэж уянгалаад тангихам дүүрэн алга ташилт нэжигнүүлнэ. Баярын концерт юм уу хаашаа юу ч болоод. Амлснаа биелүүлсэн Ченч охиноо авахаар эртэл охиныг нь чамдаад хийцэн хээр тал оргичихсан ухаан мэдрэл байдгүй өөрхөх. Бөөн уйлаа майлан болол байж байтал охин сэрэд ээж би таныг зөндөө саналаа гэдэг. За тэгээд суллагдсан Даниэлч эргчлөөгөө идлээд айлын нохоо мохоо эрхлүүлж байснаа хөдөлгөөнөөс нь татаад боож алах нэ балаа хүрч. Цааш та. Мэн эчоогоос гаж тунтагаар юм шүү. Тэгсэн дээрээс нь юм унаал нэг сэрсэн агуулхад нөгөө касктай залууд гавлуулчихсан сэрнэ. Ямар жонхон болоод байгаа юм бэ? Гэтэл талигч охины ээж касктай залууг хөсөлж энэ бүхнийг хийлгсэн байх бөгөөд майр том алх авчирснаа Даниэлийг өвдөгний нүдийн цөм шааж ирхэн. Хүүшээ яаж байгаа юм бэ гэмгүй үнийг? Арай дэндүүлээд байгаа юм биш үү тамнаа. Йой. Хагас галзуу сталсан биз дээ гүм үү? За тэгэл нөгөөх нь орилж чарлаа. Би алаагүй штэ шүүх шийдвэрээ гаргасан штэ. Тэрхэд ээж нь удсны бичлэг сонсгодог. Тэр дээр нь охин нь Даниэл битгэлтэй. Гойч намайг битгий алаа штэ энэ гэсэн дуучуудан байдаг. Тэгснээл миний одоо хамгийн их харамсаж байгаа зүйл бол охиныхоо дуудлагыг аваагүй явтал. Гэт худаг гаргаж ирээд яг охиныг нь бүлдсэн шиг нь ийш тийш нь бүлж гарна. Тэгснэ
цаазын ял чамд дэндүү зөөлдөн. Чи амар өөхөх эрэхгүй. Би чамд охиныхоо ямар их айдас мэдэрч байсныг мэдрүүлэх болно гэд гинжилж байгаад бутлагч руу доош нь буулгана. Яг махан татч болохын даваан дээр Чэн өмгөөлөгч Жагрийн амттайгаа орж ирэн зогсоож тайвшруулах гэтэл энэ ихч лав тайвширх шинжгүй. Бүр шийдсэн байгаа байхгүй. Миний охин өгсөн. Надад одоо алдах юм алга. Гэснээ Даниэл руу үсэрч зүүгтээд бүлж гарна. Ухаан жолоогүй бүлж байснаа гар нь мултарч шаланд ямар мулгуу станч зоож өргсөн бүү мэд гозоос арматур зоогдсон хүн шорлог болж хөврөх болно. Чэн өмгөөлөгч халааснасаа өөрт нь өгч байсан Евенгийн хайрцагны уяаг гаргаж ирэн гарт нь атгуулж хөөхий ээж санаагаа гүйцэж чадлагүй бомбын орондоо морилох болно. Чэн охиноо аврахаар очиход охиных нь халаасанд өөрт нь өгсөн тайдал Евенгийн уяа байсныг хараад энэ бүхнийг талигчийн ээж сэтж өөрийг нь улсын хамгийн сайн өмгөөлөгч Толо Даниэлийг цаазын ялаас нь хэлтрүүлж охиныхоо тэрэг зовлон шаналл мэдэрсэн айцыг өөрт нь яг адил мэдрүүлэх хүсэлтэй энэ хүртэл явсан гэдгийг ойлгосон байгаа юм. За тэгэхээр энд яг ямар новшин болсон бэ гэхээр тухайн өдөр Даниэл талигчийн герт нохойг авахаар ирэх нь бол ирсэн. Гэрт нь ороод явж байх үед талигч охин найз залуугийнхаа өгсөн эмэнд мансуурчсан диван дээрээ дугжирч байхыг хараад адын бодол төрж сэрэл юугаа барьж чадлагүй хүчээр хүслээ хангах гэж байх үед нь охин сэрж ноцолдож байх үедээ ээж рүүгээ залгаж амждагч Даниэл бүр сүултээ галзуурч нохоог нь хаалганы зүүн дээд булан руу цөм зөхөн гоолдож өөрийг нь зүссэн уран баримлын хутгаар юучгүй бүлж хайдаг. Эцсийн бүлэлтэд үзүүнд нь хийчгээ дөнгөж хийгээд хатаагүй байсан баримл руу хутга зоогдсон доош унахтаа баримл дотор шигдэн тэр чихтэй хатсан байгаа юм. Манай хоёр олж мэдэж хагалдаг да нөгөө. Текстнээ солиотой өстө чи гинт ухаан орсноо яасан цугтаах үед найз залуун сэргэж таарсан тэр байж л дээ. Даниэл тэгснэ би алуурч тэгээд юу гэж энэ цагаан дагарч бараал. Аллагын зэвсэг одоо устгагдсан шүү дээ. Намайг гихт нотлох баримт одоо юу ч байхгүй та нарт. Гэхэд нөгөө хутгийг гаргаж ирэн устгагдсан хутга хуурамч хутга байсан юм а гэж шаатдаг штэ гоё. Юу болсон бэ гэхээр тэр хоёрыг хүмүүс дагаж үг мэдсэн Чэн өмгөөлөгч цэрэг ухаан гарган хутгийг гялс хуурамчаар сольж жинхнийг нь уусан байдаг. Арай ч Ослоос мултарч гараад жинхэнэ хутгаа шинжлүүлэхээр цагдаагийн задлан дээр очиход энэ хутга мөн байна. Даниэл цаазын ял авах нь бат болсон. Хурууныхээ бүх зүйл нь таарч байна л гэх. Энэ үед л хэрэг явдал биштэж байгааг Чэн өмгөөлөгч ойлгосон байгаа юм. Даниэл мөн гэдгийг энэ хутгаар нотолчих юм бол охиноо аварч чадахгүй, талигчийн ээж санснаа гүйцэлдүүлж чадахгүй болох байв. За тэгэл нөгөө нөхрийг цагдаа нар ирж аваад яваад манай хоёр тэрвэрлэлтэн баярлсан талархснаа илэрхийлээл Чэн цагдаа дээр очин би хэрэгэ хүлээх гэсэн юм а гэснээр кино маань дуусч байгаа юм. За тэгээд хэрэг явдал юу болж дуусав гэхээр Даниэлийн хэрэг дахин сөхөгдөж шин нотлох баримтаар үндэслэн дахин нэг удаа эрэлгийн үүдийг татах ял сонсох бол ерөнхий прокурор нөхөр харин албан тушаалаа урвуулан ашигласан, хүн алхахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх зэрэг хэрэгээр насаараа шоронгийн хадаас болохоор болж. Түүнд тусалсан цагдаагийн дарга 7 жилийн ял. Нөгөө касктай залуу хүний хулгай хэрэгээр 5 жил. Шодрох шүүхийн шийдвэр саад учруулсан хэмээн Чэн өмгөөлөгчийг 1 жилийн ялаар тус шийдгсэн байв. Киноны төгсгөлд бас нэг хэсэг дүрс гарах бөгөөд талигчийн ээжийн сүүлийн арга нь Чэн өмгөөлөгчийн охиныг барьцаалж Даниэлийг суллуулах байсан ч гэлээ өөрийн охиноос ялгаагүй ээжийн хайртай охин байсан тул хайрлах өрөвдгөн зэрэгцэн өнгөтэй өдтэй бүхнийг идүүлж уулган хамт 5 өдөр байсан байдаг. Ээж охин хоёрын шарилын өмнө Чэн өмгөөлөгч охинтойгоо Евенгийн уяагаар бугуйвч хийж зүүн хүндэтгэл үзүүлснээр кино маань ёстой яг жинхнээсээ дуусч байна. Яасан ч олон эргэлтэй, яасан ч олон тайлбарлах юмтай кино юмтай бурхан бомб минь гэж. Зүгээр л тэр балааста цаазын ялын өгүүлж орхин үстэй. Баахан амтыг шоргийн хадаас олгож байдгаас. Йоо арай. За. Тэгээд кино таалагдсан бол хуруу хумсаа гоцоолгож орхиорой. Энэ 7 хоногт киногоор чигхэн бороо оруулсан. Заяа. Окей.